За хамгийн нэгдүгürt хинэн шалгах тухай хуулийнхаа дагуу одоо орж ирсэн аптекерийг шалгах гэж байгаа гэдгээрээ ашиг сонирхлын зөрчилтэй байгаад та энэ бүрэлдэхүүнд нь орж болох уу? Бүрэлдэхүүнд нь миний уншсанаар бол ашиг сонирхлын зөрчилтэй хүн бүрэлдэхүүнд нь орж болохгүй нэлээ. Төр хорооны. Тэгэхээр салгах нийлүүлэхийг бол мэдэхгүй ямар ч гэсэн одоо ороод ирцнээр бол та өөрийгөө шалгах тухай асуудал оруулж ирдэ шүү дээ. Нөгөө нэг хадны манга ухаан худыг нэр бариад ухаан худыг урдаа барьчаад тэгээ нэг аптекернүүдийг өөрөө шалгах гэдэг юм л да. Та 5 жил ажиллахдаа шалгахгүй юу хийж исэн бэ? Өмнө нь 2 жил ч үлээ хэрэгжлийн дараагаар ажиллаж байхдаа аль ирч шалгаад учир начрыг олчихгүй яасан бэ? За тэгээ сүүлийн 1 жилийн тухайд бид нар асуугаал идэв байсан. Шалгаж байгаа юм уу? Юу болж ийна? Нөгөө ухаан худаг гэд. Үндсэн хуулийнхаа дагуу одоо нөгөө тодорхой хувийг нь буцаа төрж авах хэрэгтэй гэдэг асуудлыг та сошиалар бол байнга явуулдаг, өөрөө ч хэлдэг. Тэр ажлаа та тэг юу болгосон юм бэ? Миний санаж байгаагаар бол 7 хоног болгон та эдийн засгийн зөвлөл дээр энэ ухаан удгийн компани захиралтай уулзаа суудаг байсан шүү дээ. Тэр үеэрээ яг өөрөө ажиллаа хийж байхдаа энийг яагаад шалгаагүй юм бэ? Ер нь тэр үр дүн чи юу болсон юм бэ? Буцааж авах. Тэр асуудал. Нөгөө үндсэн хуульд нийцүүлэх. Хоёр дахь асуудал. Нэг дахь асуудал та бүрэлдэхүүнд нь орж болж байгаа юм уу гэнэ. За одоо ингээд ярихаар та одоо дахиад ухаан худгийг шалгуулахгүй гэд унлаа. Гэд сошиалор 15 давхраасаа балбуулаад унах уу? 3 дахь асуулт. За 4 дахь асуулт. Ер нь бол ухаан худгийг шалгаасаа мэдсэн бол би бас тэр ажлын хэсэгт орё гэж бодсон. Даанч мэддэхгүй ингээд гялс зуруулаад явцсан байлээ. За 5 дахь асуулт. Харьбины хэлцээр бол маш чухал. Нин шин байгуулагдсан гэрээ. Тэгэхээр энэ гэрээгээ одоо асуудал дагуулхаас өмнө асуудалгаа бол шалгаад за одоо Монгол улсын эрх ашигын төлөө болгох шаардлагатай бол болгоод ингээд засах нь нөгөө хэдэн жил ярьж байгаа тэр ухаан удагтай одоо шалгахаас арай илүү үр дүнтэй юм биш үү? За 3 сая бүгд ярьж ин тэнд ажлын хэсэг байгуулагдчихсан ажиллаж шít. Тэгээ тэр ажлын мөнгө төгрөгийг яагаад өгөхгүй байгаа юм бол их хурлын дараагаас асуух уу? Санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй байгаа гэсэн. Тэрийг яагаад бушуухан шийдээд тэр эксперт эрдэмтдийн ажлыг хийлгэхгүй байгаа юм бэ? Нэгэн тэхэлцэн ажлыг. За одоо биржээр үн хэд байгаа вэ? Нүрсний. Бидний шалгах гэдэг гол нюанс чинь тэр байгаа шүү дээ. Биржийн үнээр худалдаж авахыг айлын тал хүлээн зөвшөөрлөө гэсэн нэг бичиг яваад байгаа шүү дээ. Гэхдээ 5% л хөнгөлт үзүүлээч гэж хүссэн айлын тал гээд. Өөрөөр хэлбэл биржийн үн хэд байгаа $100 байлаа гэхэд 5% хөнгөлөөд 95. Одоо бараг 120 байгаа баг. Тэгэхээр 100 гаруй доллараар зарах ийм боломж байсан биш үү? Тэрийг аль шатанд нь хэн болиулаад өнөөдөр $57 зараад байгаа юм бэ? Гэдэг асуудал яригдчихэж байгаа шүү дээ. За хэрвээ энийг зөв болгох юм бол бараг 10 орчим тэрбум долларын ийм одоо ашиг Монгол улсад орох нэ гэд хүмүүс яриад байгаа. Үнэн эсхийг мэдэхгүй. Гагцгүй бид нэр шалгаж мухарлах ёстой. Шаардлага. За би бас таныг орж ирэхээс өмнө ярьж ирсэн. Тэр хүрээтэй холбоотой асуудал дээр энэ нөгөө харьбины гэрээг шалгахыг дэмжиж байгаа. Эдийн засгийн байнгын орон дээр би байр суурь илэрхийлсэн. Тэрийг нэгтлэх нь бол зүйтэй. За харьбинтай холбоотой асуудлыг бас ингээд ярьж байгаа учраас харьбины энэ гашуун сухад ганц модтой холбоотой ингээд түүхийг та бас сайн судлавал танаа намын одоо 2 ерөнхийлөгчтэй их холбоотой юм асуудал болж хувирдаг шүү. Энэ өөрөө юу вэ гэхээр 2014 онд Элбэг дөрж ерөнхийлөгчийн үед гэрээ хийцэн. Дараа нь Батулга ерөнхийлөгч нөгөө нарийн царгаа өргөн цариг болгоцсон. За ингээд энэ маргаан явж гад Хятадын талд 10 жилийн хугацааны юм алдагдсан боломжийг өртөг өгсөн.
За энийг одоо мухар төмөр зам тавьсан яаж холбох вэ гэдэг л ийм асуудал байсан. Тэгээд тухайн үед ярьжсэн тэр нөхцлөөсөө битгийд ордуулаач. Таван толгойтой холбоотой асуудлыг лицензийг нь олгохоор гэрээ хийсэн байсан. Тэрийг болио. Тэгээ хоёр улсын засгийн газар MCS гэдэг компани байхгүйгээр хоорондоо хийчихъя л гэдэг ийм л гэрээ болсон. Тэгээ Туван сайд, Алтан гэрэл сайд тухайн үед бүгдээрээ л хамтдаа ажилласан. Тэгэхээр энийг бол нэгтлээд шалгах бол бүрэн боломжтой. За дээрээс нь нууц бол биш ээ. Энэ зүгээр нөгөө талдаа мэдэгдээл их хурлын гишүүд шууд танилцах юм боломжтой гэрээ шүү гэдгийг та бүхэндээ бас хэлье. Гэхдээ харьбины асуудлыг одоо гаргаж ирж бас энэ ухаудын асуудлыг хойшлуулах гээд хэрэггүй баха. Эхлээд биш ээ, эн чинь засгийн газар ажиллаж байх үе гэхэлэр эн чинь бараг 1 жилийн хувьд байхгүй. Тэгэхээр та дадгалаад бас юм тохимол мохимлаа цуглуулад материалаа жоохон бэлтгэж настуудтай болов уу гэж бас бодож байна. 7 сараас ахуулаад бид нэр ярьж эхэлсэн. Тэгээ баярлалаа. 7 сараас эхэлсэн байсан юм уу? Тэгээ яагаад та яг таны үед байгуулагдсан гэрээг, харьбины гэрээг буюу одоо маш их алдагдaltaй байж болзошгүй тэр гэрээг байгуулсан гэрээгийн чинь шалгая гэд гарын үсэг зурулж байгаа агшинд гялс амжуулж өгсөн юм бэ гэдэг асуулт байгаад байгаа юм. Хоёрт өнөөдөр нүүрсний үн хэд байгаа юм болоо? Биржээр. Тэгээд яагаад биржийн үнээр авъя гэдэг ийм одоо асуудлыг хүлээн зөвшөөрсөн байхад за яг 5% хөнгөлт үзүүлээч гэж хүссэн байлээ шүү дээ. Энэ сошиалар дүүрэн явж илээ шүү дээ. Тэр амар эсгэлэн спикерийг засгийн газрын хэрэглэх газрын дарга байхад нь 24 оны 2 сард Гамбат хэд бетинг битсэн тайлан танилцуулга байлээ л дээ. Яагаад өнөөдөр $120 зарагдж байгаа энэ нүүрс маань $50 болсон бэ гэдгийг яаралтай шалгаж энэ Монголын эрх ашигын төлөө би бас энэ засгийн газрынханд хэлж байгаа. Тэгээ танд ч бас хэлье. Нэгтлаад засгийн газар их хурл руу оруулж ирээд цуцлахад боломжтой. Тэгээд илүү нэмэх тийм боломж байвал шууд цуцалчих болно шүү дээ. Таныг бол би бас ийм эдийн засгийн томоохон төслүүдийг хөтлөхийн төлөө байдаг энэ улс төржиж гатсан энэ олон асуудлууд илүү шийдлээ олоосоо гэж боддог гэдэг ийм өнцгөөс би бас хардаг байсан. Бараг 20 жил гатсан тэгээд энэ төслөө буцаагаад гацаая гэж байгаа л тгий л та тэгээд. Би тэрийг хамгаалаад байгаа юм юу ч байхгүй шүү. Болохгүй бол тэгэл эх 7 хоногт оруулж ирээл цуцалчихгүй юу? Нууц биш ээ. Зүгээр шууд нөгөө талдаа мэдэгдэл оруулчин Туван сайд урд чинь сууж байна асуу. Би